энэ дүгнэлтийг бол би бол хүлээж авах нь зүйтэй гэж бодож байгаа. За цэц бол энэ удаагийн дүгнэлтээр гарахдаа нэлээд ямиг бас шалгасан байлээ. Дүгнэлтэн дээр ч гэсэн нэлээд маш тодорхой бичсэн байгаа. За 801-ийг хит өндөр гэдгийг бол бас бусад улс орнуудын туршлагатаас харьцуулж бас гаргасан тоо статистикуд бол нэлээд тодорхой байгаа. За хоёрдугаарт гэвэл бас яг энэ бие даан нэр дэвшигчдэр тавьж байгаа шалгуурч нь өөрөө бусад улс төрийн намаас нэр дэвшиж байгаа хүмүүстэй ижил тэнцүү ойролцоо байх ёстой. Хэрвээ ялгаатай шалгуур тавьж байгаа бол тэр нь өөрөө үндэслэл бүхий байх ёстой байгаа. Тэгэхээр хэдийгээр яг 801-ийг бид нар 90 оноос хойш дандаа 801 гэдэг энэ одоо хуулийг хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэндээ энэ нь өөрөө бас тодорхой хууль зүйн шалгууруудыг бол хангахгүй байна гэдэг нь бол цэцгийн дүгнэлтээр бол нэгэн тогтоогдсон. Тийм учраас бол энийг бол улсын хурл бол хүлээж авах ёстой гэж бодож байна. Хүлээж авах нь бол үндэслэлтэй гэж харж байгаа. За хоёрдугаар гэвэл харин үүнийгээ дагалдуулаад хуульд бол зайлшгүй өөрчлөлт оруулж нэмэлт өөрчлөлт бол өргөн баригдах ёстой. За 801-ийн босхийг бас манайх өөрсдийнхөө нөхцөл байдал тодруулж шалах ёстой. За ялангуяа хэрвээ бүсчилсэн журмаар цаашдын сонгуул болно гэвэл хэд байх юм тий. Нөгөө тойргийн хэмжээнээс сонгогчийн хэмжээнээс хамаарах гэдэг учраас энэ зарчмыг бид нар аягүй сайн тодорхой тоо заана гэхээс илүү би бол зарчим заах ёстой болов гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нар бас эргэж нэлээд сайн харах ёстой. За хоёрдугаар тэр процессын хувьд эргэж одоо бие даан нэр дэвших шалгуурыг та тодорхой хэмжээгээр хангахгүй байна. Энэ шалгуурыг хангахгүй байна. Эргээд та тэд хоногийн дотор энэ шалгуурыг хангаад ирээч гэдэг бас эргэж энэ алдаа залруулах процесс огтын хуульд байхгүй гэдэг ийм асуудлууд байгаа учраас би бол энийг бол бас бусад гишүүдийг ч гэсэндээ үндсүүлийн эцсийн дүгнэлтийг хүлээж аваасай гэж хүсэж байна. За баярлалаа.